Усны үлгэр. Нар сарны гэр. Эрт цагт хүн төрлөختөн өвсөөгүй байхад нар, сар, ус гурав маш сайн найзууд байлаа. Нэг өдөр нар сар хоёр хамтдаа амьдрах өөрсдийн гэр буюу аврах том байшинг бүтээхээр шийдэв. Тэдний энэ зорилгод тэнгэр туслахаар болж Деважингаас ч том орон зайг тэдэнд бэлгэлжээ. Энэ байшиндаа тэд уул модыг бүтээж үзэсгэлэнтэй орчин бүрдүүлв. Тэнгэрт хөвөх олон үйл яг л тэдний хашаандах хонин сураг шиг харагддаг байлаа. Өглөөний номин цэнхэр тэнгэр, оройн нар жаргах үеийн ягаан тэнгэр, үдшийн тэнгэр дэх гялалцсан одод ээлжлэн солигдох нь тэдний байшингийн гэрлэн чимэглэл байв. Гэхдээ нар сар хоёр өөрсдийн энэ гайхалтай байшиндаа зөвхөн хоёулаа байхаас хайран санагдаж нэг өдөр бүх найзуудаа урьхаар шидэв. Цэцэг, навч, зүги, солир, салхи гээд энэ ертөнцид нэгэн зэрэг оршин байгаа бүхнийг дууджээ. Тэдэн донд мэдээж тэдний хамгийн сайн найз ус ч мөн уригдсан. Ингээд урилгын эзэд эхнээсээ нар сарны гэрт зочлон ирлээ. Ингээд тэд хамтдаа сүрлэх том байшинд нэгэн сайхан үд шиг өнгөрөөлөө. Маргааш өдөр нь сар маш сэтгэл дундуур байхан тэр. Учир нь тэдний үдшилтэд хамгийн сайн найз болох ус нь ирээгүй юм. Сарыг аргадах нар битгий гониглаа. Ус ямар нэг шалтгаантай болохоор л ирч чадаагүй байх. Гэхдээ тэр бидний сайн найз шүү дээ. Биднийг ингээд гониглаасай гэж хүсэхгүй байгаа гэв. Хариуд нь сар ямар ч шалтгаантай бэ? Хамгийн сайн найзынх нь баяр шүү дээ. Ус оройтойд ч болтугай ирэх ёстой байсан гэлээ. Усыг өөрөө ирж сарыг аргатахаас нааш сар зүгээр болохгүйг ойлгосноор усан дээр өөрөө явж очив. Тэгээд уурлангуу "Чи яагаад бидний баярт ирээгүй юм бэ?" хэмээн асуухад ус хариуд нь санаа зовсон байртай. "Би очихыг хүссэн ч надад өөр том хариуцлага байсан учраас чадаагүй юм аа" гэжээ. Үүнийг сонссноор "Хариуцлага гэв үү? Чи миний дэргэд яаж хариуцлагын талаар ярьж чадваа? Энэ ертөнцид надаас өөр хариуцлагатай хүн хаана байна? Би хүсвэл чамайг ууршуулчих чадна. Чамаас давсал үлдэх байх" гэд хатуухан үгийг найздаа хэлчихв. Ичиж имээсэн ус "Тийм ээ, энэ үнэн. Би чам шиг нарны аймгийг удирддаггүй. Гэхдээ надад орхиж болохгүй олон хүүхэд бий" гэхт нь нар "Тэгвэл чи хүүхдүүдтэйгээ цуг эрэхтэл болох байсан шүү дээ. Чамайг ирэхгүй бол сар гомдсоор байх болно. Маргааш орой заавал ирээрэй" гэд яваад өглөө. Ус тэдний гэрт зочлох нь боломжгүй гэдгийг мэдэж байсан ч найзуудаа дахин гомдоохгүй тулд бүх хүүхдүүдээ дагуулan нар сарны гэрийн зүг явлаа. Түүнийг гол горих, нуур цөөрөм, далай тэнгис, тэнд амьдрах загас жараахай гэд маш том сүрэг дагалдав. Ингээд тэд нар сарны гэрийн гадаа очиод хаалгыг нь догшлоо. Сар хаалган дээрээ ирээд "Хинбэ?" гэхэд ус "Би байна. Гэхдээ чи хаалгаа онгойлохоос өмнө биднийг оруулах хэсгээ сайн бодоорой. Бид танай гэрийг сүйтгэж магадгүй" гэхэд "Хамаагүй" гэд сар хаалгаа тайллаа. Удалгүй тэдний гэрээр дүүрэн ус болж тэнгэр газар хөмөрч юмс имэх замбраагүй болж гэрийнх нь эд хогшлигч сүйтгэжгэв. Усыг нар сарны гэрт зочлоод явсны дараа тэдний сүрлэг байшин сүйдсэн ч тэд найздаа үш сонссонгүй. Харин ч дахин нэг үзэсгэлэнтэй байшин барьсан бөгөөд ус найз нь ч алсаас солонгон мэндчилгээ илгээсэн юм. Энэ удаад нар сар хоёр ус найзаагаа ирсэнгүй гэж ууралсангүй. Учир нь тэд усны хариуцлага ямар чухал болохыг ойлгосон юм.